За сайн бацхан хүмүүстээ өнөөдрийн хичээл ороход бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдв бөмбөгтэй урт сандал дээгүүр гүүх сэдвтэй хичээл ороход бэлэн боллоо. За сандал дээгүүр явахдаа бөмбөгийг баруун гарталтай бөмбөг барина. Бөмбөгөн дээр шаарыг ойлгон сандал дээгүүр тэнцвэрээ хадгалан алхахыг хэлнэ. За мөн сандал дээгүүр биеэрээ цагирг эргүүлж алхахыг бас сандал дээгүүр гүйцэтгэн. За сандалны баруун зүүн гарталтай өмхгүй тулд баруун зүүн гарталтай аюулгүй ажиллагааны өнөө давуулж үсгийн бүтэн улаар гიშгэж сандал дээгүүр алхаж биеэрээ цагирг эргүүлэн явахыг хэлнэ. За гурав дахь дасгал нь хоёр хөлийнхөө дунд бөмбөгийг ханлуу шидэн буцаж эргэж харж бөмбөгийг барьж авах дасгал. За мөн сандал дээрээ хоёр хөлийнхөө дунд бөмбөгийг шидэн ханлуу баруун зүг эргэж харахыг хэлнэ. За дөрөв дахь дасгал нь зүүн гартал дээрээ сандал дээр тулж баруун гарталтай бөмбөг зална. Сандалны хоёр талд өсөж буухыг хэлнэ. Тав дахь дасгал нь сандал дээр дээшээ бөмбөг шидээд буухтаа буцаж эргэж харна. Бай унахыг хэлнэ. За сандал дээр бөмбөгийг дээшээ шидээд буухтаа барьж аваад бай унах. Тав дахь дасгал нь сандал дээгүүр хоёр гарынхаа тусламжтайгаар чэйжээрээ мөлхөх дасгал үүсгэж байна. Сандал дээгүүр буцахдаа хөлийн уулыг сандал дээр тавина. Хоёр гар дээрээ зүүн гартал руугаа явах дасгал үүсгэнэ. За мөн дээшээ эргэж харна. Хөлийнхөө үсгийг сандал дээр тавина. Гараа ардаа тулна. Ардаа явах дасгалыг үүсгэж байна. За 6 дахь дасгал нь тухайн конусыг тойрон сандал дээгүүр харин сандал дээгүүр мөлхөж гарах. Мөн сандал дээгүүр хараад буцаж сандал доогоор мөлхөж гарах дасгалыг үүсгэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.